За бид нар төгсөн энэ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдээлэл 28-аас 29 оны төсвийн төсөөлийн тухай хуулийн төсөл гэж засгийн газраас өргөн барьсан энэ төслийн үг өгүүлбэр тоо болгон бас үнэнд нийцэж байгаа гэдэгт итгэж байна. Тийм учраас нэг асуулт байна. За ингээд энэ номны 40-р хуудсан дээр за сүүлийн 10 жилд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар орлого дунджаар 28.7%, харин сүүлийн 5 жилд дунджаар 35.9%-аар өссөн байна гэсэн мэдээлэл байна. За дунд хугацаанд аж ахуйн нэгжийн орлогын албан татврын өсөлтийг ойролцоогоор 10% хадгалнаа гэж ингэж төсөөлсөн байна. За энэ нь болохоор мэдээж хэрэг дэд үтсийг сайжруулж хил холболтын ажлыг дуусгаснаар түүхий эдийн экспортын бит хэмжээ нэмэгдэхээр байна. За түүнчлэн нүүрсний баяжуулах хөлдрийн нөлөөгөөр нийт нүүрсний экспорт эзлэх баяжуулах когч нүүрсний хувь хэмжээ өснө гэсэн байна. За энэ дээр мөн оюут толгоон экспортлж байгаа зэсийн баяжмал дах цэвэр зэсийн агуулга нэмэгдснээр аж ахуйн нэгжийн орлогын албан татврын орлогод эерэг нөлөө үзүүлэхэр байна гэсэн юм өгүүлбэр байгаа байхгүй. Тэгээд эндээс үүдээд энэ оюут толгой хизэнээс эхлээд аж ахуйн нэгжийн орлогын албан татврыг төлдөг болчихсон юм бэ. Тэгээ яг одоо аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлдөг болсноор одоо энэ 10% хадгалагдсан. За дээрэс нь одоо өснө гэж штэ. Тэгэхээр яг энэ аж ахуйн нэгжийн орлогын татварыг одоо хэдэн хувиар өсгөж байгаа юм бэ? Хизэнээс эхэлж яг энэ аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг төлдөг болцсон юм бэ? Энийг би сангийн яамнаас асууж байна. За хоёр дахь асуулт нь одоо сая алтан гэрэл гишүүнтэй бол би санал нэг байна. Одоо энэ гадаа жагсаад байгаа ахмадуудтай бид нар бол эмэгтэй гишүүд ер нь нэг нэгээрэл гарч уулзсан. За би бол уулзаад нэлээд олон ахмадуудтай их танил болсон. Хоёр жахамдын гэрээр нь очсон. За үнэхээр одоо энэ хүмүүс бол сэтгэл зүрхээр ингээд бүтэн жил жагсчлаа л да. Тэгээд гэрт нь очиод ингээд нэг аяга цайны сүү бариад ингээд очиод бол үнэхээр бас амьдрал бол маш хүнд ахмадууд бас энэ гадаа зогсоод байна. Ахмадуудын чинь бараг 90% нь энэ 700 мянган төгрөгийн тэтгэвэр тэтгэмж авч байгаа шүү дээ. Тэгэхээр энийг нэг одоо шинэ реформ хийхгүй мөн тэтгэврийнхаа энэ бодолтон дээр за засгийн газраас энэ баялагын сангийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах уу? Бид нар өнөөдөр ингээд энэ газрын доорх баялаг ард түмний одоо өмч хөрөнгө мөн энэ ард түм одоо адилхан одоо энийг эдэлж хэрэглэх эрхтэй гिचээд энэ ахмадуудтай бид нар үнэхээр одоо бас энэ баялагын хуваарлтыг бол хуваарлж чадахгүй байна шүү дээ. Тэгэхээр энэ баялагын сангийн хуульд өөрчлөлт оруулаад бид нар тэр ирээдүйн өв санд цугларч байгаа энэ их одоо уулуурхаас орж ирсэн ашгийг бид нар нэг гадаадын банкнд 3-5% хүүтэй ингээд 30 жилээр төгжээд ингээд байх юм уу? Эсвэл одоо энэ өнөөдрийн нөхцөл байдалд тохируулж энэ хуулиндөө өөрчлөлт оруулах юм уу? Засгийн газар энэ дээр ямар бодолтой байд юм бэ? Тэр хөгжлийн санд орсон энэ за ажлын хэсэг сангийн яамнаас асуусан дээ. За 8 номер Санжаа Дурж дарга. Сангийн яам Санжаа Дурж төсвийн хөтөлбөрийн үзсэн дарга. Оюутлогоо бол суудган татвар бол төлж байгаа. Гадаг шилжүүлсэн орлогоос бол суудганаа төлж байгаа гэсэн. Шууд бол яг аж ахуйн нэгжийн орлогын албан татврын байдлаар бол одоогор бол төлөхгүй багт. За энэ хоёр сайд нэмж хариулъя. Ажлын хэсгийн 5 номер. Баялагын сангийн тухай хуулийг шинжилэн найруулахаар ажлын хэсэг гарцсан хэрэглэх газрын сайд Б2 ахлаад явж байгаа. Энэ хаврын чуулгандаа багтаж өргөн барихаар ингээд засгийн газраас өгсөн ажиллаж байгаа. За тэр ерөнхий эдийн засгийн өсөлт эх онуудын төсөөлөл ер нь нэлээл статистик, Монгол банк, төсвийн доктортой байдлын зөвлөл, за гол одоо томоохон экспортлогч, импортлогч нар татвар төлөгч, Монгол улс хийж байгаа гадаад дотоодын хөрөнгө оруулалт маш олон үзүүлэлтийг аваад энэ ерөнхий төсөөл гарч байгаа. Сүүлийн 4 жилийн байдлаар харахад энэ таамаглалс эдийн засгийн өсөлт, инфляц ер нь бодлогууд энэ төсөөллүүд ер нь яг байндаа тусаад ер нь тун ойрхон гараад байгаа. Тэгэхээр манай ер нь төсөөлөл энэ тооцоол хийх боломж чадах бол яг л олон улсын арга стандартчлалын дагуу тэгээ нийцэлтэй гарч байгаа. Эх онуудад бол нэлээд томоохон одоо ажлууд явна. Хил холболтын төмөр замууд холбогдно. Дагаад нүүрсний экспорт
олборлолт нэмэгдэн, манай гол экспорт тулсан нүүрс зэсийн үнийн одоо төлөв байдал, зах зээл идэвхтэй байж байна. Төмрийн үн бас боломжийн нийлүүлэлт экспорт нэмэгдэхээр байж байна. За тэгээд боловсруулах үйлдвэрүүд, ганц зэсийн одоо боловсруулах үйлдвэрүүдийн үйлдвэрлэлийг дэмжих томоохон бодлогын ажлууд эхлэх нь байна. Хүнсний хувьсгал, атар, цагаан алт хөтөлбөрүүд үргэлжлэн энэний нөлөө цааш хадгалагдана. Энийг улам дэмжиж Евразийн орнуудтай чөлөөт худалдааны хэлцээр гадаа зах зээлийг идэвхжүүлэх ажлууд явагдана. Баян бөөрөлжүүлэлт ТЭЦ-5 дархны нөгөө 5-7 цахилгаан стан гэсэн томоохон эрчим хүчний төслүүд, сэргээхдгийн томоохон төслүүд бас үргэлжлэхээр одоо хийгдэхээр болж байгаа. За нэгэд агсан барилга угсралтын одоо алтан ширээ, Эрдэнэ бүрэнгийн томоохон төслүүдийн барилга угсралтын ажлууд нэлээд идэвхтэй явагдана. Тэгэхээр энэ өсөлтийнхөө энэ зорилтод энэ хуваа бид